За намайг Мегмарын Пөрөвжав гэдэг улсын тэрэгний 1-р сургуульд зураг технологийн багшаар 10 дараалж ажиллаж байгаа. Манай мэргэжлийн онцлог бол хүүхдүүдийг бусад мэргэжлээс ялгаатай нь бол бүтээл бодит зүйл гаргаж байдгаараа илүү давуу талтай байдаг. Ер нь бол их тийм бүтээлч байх нь бол тухайн хүүхдийн хүмүүжил, төлөвшөлт маш өндөр тэмнэлөө үзүүлдэг. Миний бодол байдаг л та. Хүний даган дуурайх нь чухал биш. Тухайн өөрөө шинэлэг бүтээл яаж гаргаж болох вэ гэдэг үзлээр анх би лааны тосоор юм хийж үзчихсэн юм. Хамгийн жижигхэн модон сэлбэр хийж удаад 1.3 мм дээр морьс хийж үзсэн. Монгол улсын хамгийн жижигхэн монгол шатар гэдэг монгол шатрыг бас оролдож орж хийсэн. Улаанбуудаагаар яс төлхөмний хийж үзсэн, арслан хийж үзлээ. Ер нь юм оролдож үзсэн. Тэр нарын шар онгоц хийсэн, байлдааны онгоц хийсэн хүүхэд маань Германы бүр нисхийн цэргийн нисхийн инженерээр сурж байгаа. Нэг юмны цаана гарчхаар заавал ахаад нэг юм хийхийг хүсэл тэмүүлэл болдог. Юмыг наан хайж болдгоо байхгүй юу? Аль болох нэг юм гоё шинэлэг юм хийхин тулд хүн хийгээгүй юм хийхин тулд их үздэг. Үнэхээр шантрах гэдэг байвал гараад сэтгэл зүг амраачих. Хизээж битгий хай. Заавал ард нь орол гэдгийг хэлдэг байхгүй. Ард нь гарч иж тухайн юмроор бахархна. Тэгээд гарсан тохиолдолд буцаад өөр шиний илэрхийлж идэг тийм хүн болгон аав ээж болох ёстой учраас. Тэгээ ар гэрээ яаж авч явах вэ? Яавал дээр одоо жижигхэн юм дээр хүн дуудаад янсуулах биш өөрөө юм хийдэг байх л тийм төлөвлөгөөтэй байна. Хамтран ажиллагч Чойболсон Эвен Тоол